За өнөөдрийн салбар хуралдаанд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол улсын үндсэн хууль зааснаар эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах нь Монгол улсын иргэн бүрийн үндсэн эрх байдаг билээ. Уг эрхийн хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Баттулгын санаачлагаар агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах шийдлийг хамтран хэлэлцэх, шаардлагатай арга хэмжээний санал зөвлөмжийг боловсруулж, шийдвэрлүүлэх зорилготой агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганыг 10 дугаар сарын 23-ны өдөр төрийн ордны их танхимд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээг ерөнхийлөгчийн тамгын газар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, байгаль орчин, аюул жуулчлалын яам, эрчим хүчний яам, эрүүл мэндийн яам, барилга бот байгуулалтын яам, нийслэлийн засаг даргын тамгын газар, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллагууд олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулах гэж байна. Өнөөдөр гэр хороолт үүсч буй агаарын бохирдол түүнийг шийдвэрлэх арга зам, маргааш буюу пүрэв гарих, тээврийн хэрэгсэл орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдлыг түүнийг шийдвэрлэх арга зам, баасан гаригт төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам гэсэн 3 салбар хуралдаанууд зохион байгуулалтаар төлөвлөсөн байна. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн хэрэглэж буй түүхийн нүрсний хэрэглээнд агаарч ялгаруулж байгаа бохирдлын 80 орчим хувийг эзэлж байна. Статистик мэдээг дурдвал 2017 оны байдлаар Улаанбаатар хотод 380 мянга орчим өрх амьдардгаас 166 мянган өрх буюу 43.6% нь төвлөрсөн дулааны системд холбогдсон 201 мянган өрх буюу 52.8% нь ердийн галлгаа, 9900 өрх буюу 2.6% нь нам даралтын зуух, 3800 өрх буюу тэг 199% нь цахилгааны халаагуур ашиглаж байна. Агаарын бохирдлыг санаа зовндог, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд сэтгэл зүрхээ зориулж үйл ажиллагаа эрхлэгчид, эрдэмтэн судлаачид та бүгд салбарт тулгамдж буй асуудал, бэрхшээл, өнөөдрийн нөхцөл байдлыг бодтой үнэлж цаашид шийдвэрлэх арга замыг хэлэлцэн, ажлын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн салбар хуралдааныг хамтран зохион байгуулж байгаа орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, байгаль орчин аюул жуулчлалын яам, эрчим хүчний яам, эрүүл мэндийн яам, нийслэлийн засаг даргын тамгын газар, Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлье. Салбар хуралдаанд амжилт хүсье. За та бүхний өдрийн амгалан айлтгах мэдчилье. Юуны өмнө энэ агаарын бохирдлын асуудлаар үндэсний чуулган зохион байгуулж байгаа. За мөн иргэний танхимд нээлттэй хэлцээрүүд зохион байгуулж байгаа ерөнхийлөгч түүний тамгын газрын хамт олонд бас талархснаа илэрхийлье. Тэгээ агаарын бохирдлын асуудал гэдэг ганцхан нийслэлийн асуудал бол биш. Монгол хүн бүрийн асуудал. Тэгэхээр одоо ингээд талууд бүх талаасаа хамтран оролцож асуудлыг шийдээгээд Монгол Улсын ерөнхийлөгчөөс санаачлал гаргаж байгаад бас талархснаа илэрхийлье. Засгийн газрын тухай хуулинд өөрчлөлт оруулаад засгийн газрын бүх гишүүн жишээлбэл батлан хамгаалгын сайд хүртэл бүгдээрээ ажил үүргийн хуваарьт нь бол засгийн газрын гишүүний хариуцах ажил үүргийн хуваарьт нь агаарын бохирдлын асуудал орсон байна. Тэгэхээр энэ асуудал бол ерөнхийлөгч, засгийн газар, парламент, за тэгээ аймаг нийслэгэд бүх шатны байгууллагууд ингээд орцсон ийм зүйл байгаа учраас бол энэ анхаарлыг бол бүгдээрээ жигд тавьж ажиллах хэрэгтэй байхаа гэж бодож байгаа юм. Нийслэлийн маань өрхийн 58.1% гэр хороолд амьдарч байгаа. Хүн амын 58.4% гэр хороолд амьдарч байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бид нар гэр хорооллох энэ агаарын бохирдлыг бууруулах асуудлыг шийдэх гэж байгаа учраас нэг ийм тоо баримт байгаамаа гэж хэлмээр байна. Төвийн 6 дөрөг бол энэ ингээд дөрвөн үйлийнхэн дунд ингээд байдаг. Яг энэ хил хязгаараар бол би өнгөрсөн жил захирамж гаргасан байгаа. Одоо энэ захирамжийн хүрээнд бол энэс цаашаа суурьшлийн бүсийг дахиж байгуулахгүй, өргөдөхгүй гэж. Тэр өнгөрсөн хугацаанд явж ирсэн бодлого бол энэ суурьшлийн бүсээ тогтоохгүйгээр хязгааргүйгээр гэр хорооллыг хэлж ирсэн. Хэрвээ гэр хорооллыг ингээд хэлээд авах бол бидний агаарын бохирдолтой тэмцэх ажил хизээч үр дүнд хүрэхгүй.
ямар ч үр дүнгүй ажил болно. Тэгэхээр одоо яг энэ хил хязгаараар бид нар ингээ улаан шугам татаад энээс цаашаа айл газар олохгүй, энээс цаашаа барилгач хэсэг байхгүй, энээс цаашаа бол зөвхөн цуслангийн бүс буюу ногоон бүс л байна. Улаанбаатар хотыг тэлэх, шин суурьшлийн бүс байгуулах, хүмүүс газар олох асуудал бол Багнуур, Багхангаа, Налах гэсэн хэсгүүдэд л дахиж олгогдно. Тэгэхээр одоо бол хэрвээ энэ захирамжийг мөрдөж чадах юм бол энээс цаашаа дахиж гэр хороолт хийхгүй гэсэн юм бодлого байгаамаа гэж.